Сайн байцгаана уу? Орхон аймгийн онцгой байдлын газар Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатай хамтран гамшиг төсвөртэй хотууд төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд төр хугацаанд зохисtonтой холбогдуулан дараах тэлээ хичээлийг хүргэж байна. Галт үүмэр гэдэг нь хараа хяналтнаас гасч хүний амьнаас эрүүл мэнд, хуулийн этгээд эд хөрөнгө болон байгаль орчинд хохиролт учруулах шаардлагыг хэлнэ. Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 4561 объектын галт үүмэр гарч байдаг. Үүнээс сард 360, өдөрт 12, 2 цаг тутамд 1 галт үүмрийн дуудлага ирж байдаг. Сүүлийн 12 жил тохиолдсон аюулт үзэгдэл ослын тоо төрлөөс харахад галт үүмэр өөрөө 91% эзэлж байна. Ахуй хүрээнд гарч байгаа галт үүмрийн шалтгааны хамгийн их хувь буюу 46%-ыг ил задгаа асгасан үнс нурмаас, 21% буюу пишин зуух яндангийн цонолтоос, захилгаанаас 19%, за ладын тамхи шүтэнцний галаас 12%, хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 2%-ийг эзэлж байна. Тиймээс иргэд та бүхэн цогтой үнс нурмаа зориултын тагтаа савнд хийж асаасан тамхиа унтрааж хэвшээрэй. За пишин зуухны орчин галт тэсвэртэй материалыг ашиглан 50-70-ын хэмжээтэй буюу төмөр хамгаалтыг хийж аливаа халалт болон цогноос үүдэлтэй галаас өрсөн сэргийлж чадах юм а. Дараах зурагт харуулсанчлан дээрээсээ доошогоо бүрхэж орох нь зөв залгаас болох юм а. Галт үүмрийн нийт шалтгааны 19%-ийг цахилгаан эзэлж байгаа бол цахилгаанаас ямар учраас үүдэлтэй галт үүмрүүд гараад байх шалтгааныг та бүхэндээ тайлбарлаж үзүүлье. За цахилгааны холболтыг буруу холбосноос болно. За цахилгаан холболтыг холбохдоо хоёр өөр төрлийн металл хуцыг холбож болохгүй. Мөн өрхийн түвшин цахилгааны холболтыг заавалжгүй мэргэжлийн үнээр хийлгэх шаардлагатай байдаг. Цахилгааны утсыг хаач хамаагүй, ямар ч хамаагүй аргаар холболт хийхгүй байх. Цахилгаанаас үүдэлтэй галыг цахилгаан хүчтэрлийг салахгүйгээр усаар унтраахыг хатуу хориглоно. Гэр орооллын айллууд маань ихэвчлэн 2.5 мм голчтой цахилгааны утсыг хэрэглэдэг учраас 30 амперт тохируулж хэрэглэх нь зүйтэй юм а. Бидний түгээмэл хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдийн амперийг дараах зургаар дүрслэн харуулсан байна. Эдгээр цахилгаан хэрэгслүүдийг зэрэг залгавал 30 ампераас хэтэрч цахилгааны хит ачаал үүсэх тул иргэд та бүхэн цахилгаан хэрэгслээ зөв зохистой хэрэгжилж сурах нь хамгаас чухал юм а. Бидний түгээмэл хэрэглэдэг ил гал буюу ла, дин, зул, тамхи шүтэнцний галыг хараа хяналтгүй орхихгүй байх мөн шатах материалаас хол байлгаж гарахтаа заавал унтрааж хэвших нь та бидний үүрэг юм шүү. Нийт гарч байгаа галт үүмрийн шалтгааны 2%-ийг хүүхдийн болгоомжгүй үйлдэл эзэлж байна. Энэхүү зурган дээр харж байгаачлан бага насны хүүхдийг гаднаас нь цоожлоод зуух яндангийн аюулгүй байдлыг нь хангаагүй үүднээс хүүхдүүд галт үүмрийн аюулд өртөж амьнасаа алдах тохиолдол маш их гарч байна. Иймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гэр орныхоо галт үүмрийн аюулгүй байдлыг хангах нь та биднийг галт үүмрийн аюулаас өртөн сэргийлж чадах юм шүү. Гал гарсан тохиолдолд бид ямар арга хэмжээ авах вэ? Нэгт гал гарлаа гэж чангаар бусдад мэдэгдэх боломжтой бол галыг унтраах арга хэмжээ авах, мөн онцгой байдлын газрын 101 дугаарт залган дуудлага өгөх хэрэгтэй. Гал унтраагуурыг ашиглахдаа хамгийн түрүүнд манометр буюу даралт хэмжигчийг анхаарч ажиглах хэрэгтэй. Зүүн маань өөрөө шар буюу ногоон руу заасан бол энэ маань даралттай буюу ажиллагаатай хэвийн гэсэн үг. Харин улаан руугаа заасан бол даралтгүй болсон буюу ахин ашиглах боломжгүй гэж ойлгож байна. Гал унтраагуур маань өөрөө нунтаг буюу нүүрс хүчлийн хийнээс бүрддэг учраас ашиглахын өмнө заавал сэгсэрч хөдөлгөх шаардлагатай байдаг. Гал унтраагуурыг ашиглах дараа л 1-р түгжээг мултлна, 2-р хошууг галын голомт руу чиглүүлнэ, 3-р хөшүүргийг атгана, 4-р галыг унтраана. За гал гарсан тохиолдолд хугацаа алдалгүй өрөөнөөс гарах. Мөн галт өртсөн тохиолдолд зогс хэвд өнхөр дурмыг дагаарай. Айл өрх бүр гэртээ гал унтраагуур байршуулах, гал унтраагуурыг ашиглаж сурах. Ингэж чадвал та гэр бүл амьнаас эд хөрөнгөө галт үүмрийн аюулаас хамгаалж өртсөн сэргийлж чадна. Аюулгүй ирээдүй айл өрхөөс анхаарал хандуулсанд баярлалаа.